Хай. За юу цагаан өдрийн мэнд хур бороотой гоё өдөр байна. Гинт мэргийн санаа төрөөд болоогүй юмэр санагдчихлаа. Дээрээс нь Олимпийн тэнгэрт манай Монголын тамирчид одтой сайхан байна. Хараад сэтгэл их огшч байна. За тэгээд хамтрагчтай хэллэгүүгээр нэг шин дугаарыг хий гэж бодлоо. Манай хамтрагч бол сүүлийн үед бас нэг офшор бизнестэй болсон. Надад ч хэлээгүүгээр нэг номын дэлгүүр нээсэн байгаа. Тэр нь энд байна. Book House гэж 10 дугаар болын энтгийн зүүн талд шууд реклам хийдэг. Энд өөрийн номын дэлгүүрээ нээсэн байгаа. Энд дээр өөрөө ажиллаж ир гэсэн. Ингээд үргэлжлүүлээд бүгдээрээ болоогоо шин цоо шинхэн дугаараа хийцгээе. Орцгоё. Здравствуйте. Я. За юу вэ? Камерамаар тагуулсан. Айгу агтчаараа. Газар влог гэдэг юм уу? Тий. Нэг өөрийн влогтой боллоо. Зоригоос влог. За нэг санал байна. Санд шууд орж ирээд үү? За манай хүн одоо ингээд өөрийн одоо ийм номын дэлгүүрийг нээсэн байгаа. Надад хэллэгүүгээр гинтл нээсэн байсан. Мэдхгүй. Гэхдээ бол үүнийг нь би дэмжинэ. Хамгийн гоё бизнесийг хийж байгаа. Номын цагаан буюу аривдах болтугай гэж. Тэгээд хэр байна? Бизнес дажгүй юу? За, ерөөхдөө дажгүй шүү. Тэгээд одоо ерөөг залуучууд ч бас ном соныг уншдаг болчиход байна шүү дээ. Гоё ном сонирхдаг болсон байна. Тэгээд нэгэд удаагүй байгаа ч. Одоо тэгтээ бас сар гар болчлоо. Монголын номын бизнес эдийн үеийг дангараад байна. За яах юм бэ? Дажгүй. Гоё угаасаа тэгээд энэ номын дэлгүүр нээ гэж боддог байсан. Тэр бас бодол хүсэл мөрөөл маань бага хэмжээгээр ингээд биелж байгаа хөдөл төлөв таатай байгаа. Гоё. Окей, за. Яасан гэж байгаа юм бэ? Нэг санал байна. Тэгээ тэр саналаа одоо тавья. Влогоо ингээ эхлүүлж байгаа. Гэхдээ таньдгүйгээр эхлүүлчихлээ. Гэхдээ влогдоо таныг одоо барыг зочин юм уу? Тэгээ ороод өгөөч. Тэгээд ингээ нэг кофегаар дайлчихгүй. Бууж байгаа ярилцсан. Окей. За. Кофе гарч байгаа. Бас кофений бизнес давхар байгаа. Яасан гинэ. Яа. За юу вэ? За тав бачлаа гэж хэлжээ. Cheers. За окей. Кофе тулгаал. За нэг санал байна. За чи гадаа гоо нөө байн эдрээ гоё хийсэн юм уу? Гөө. Байн чиг хэд хүн хийхгүй бас болдгоо байна. Нэг санал тэгвэл яа. Дэвтрийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Байн. Одоо зочин байхгүй болохоор бүр дураараа гоё. Таны зөвшөөрлөгөөр өрийн дэвтрийн нэг дугаарыг хийчихье гэж бодсон. За юу вэ? Нэг санал байна. Ийм байна. Одоо өрийн дэвтрийн одоо энэ хэд дугаар? 14 дэх нь үү? 14 тийм баг. Тий. 14 дугаар хийсний араас эргээд харахад Америк бизнес гэдэг шиг эргээд харахад одоо бараг нэрээ 100 гаруй айлын өрнөөс 150 хүрсэн баг шүү. Дэвтрийн үзүүл. Би ч нөгөө дарсан айлуудаа тэмдэглэж явуулж байгаа юм шүү дээ. Ер нь 150 төгсөн шүү. Тий. За тэгвэл 150. За тийм 150 айлын өрнөөс төлөлдчихээ. Одоо энэ нэг тийм сүртэйч биш. Гэтэ яг хуу гоё ингээд өөрсдийн шатах чинээрээ хийж үзүүллээ. Битүүрийн одоо үргэлжтэй хэлэхэд битүүрийн анх одоо нэвтрүүлгээ одоо энэ влого хийгээд битүүрийн мөрөөдөл юу байсан бэ гэхээр за нэг ч гэсэн айлын одоо өрнөөс одоо тий хүнсээ авч ясан тэр өрнөөс нь тэглэлцээд хэрвээ чадах юм бол томорч чадах юм бол тий хэрвээ томорч чадах юм бол нэг хүүхдийн одоо жишээ магадгүй нэг ирээдүйн боловсон хүчний сургалтын төлбөрөөс ч юм уу maybe одоо бүр гоё ингээд гоё хэрвээ битүүр баяжиж чадах юм бол тэгэх юм бол одоо нэг залуу хосын 8% ипотекийн зээлээс ч юм уу тий гоё мөрөөдсөн юм аа. Тий төр мөрөөдсөн юм аа. Тэгээд гэхдээ яг том зорилготой орсон шүү бас. Хэрэгжүүлж амжаагүй л байна. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр ингэчээ гэж бодож байна би. Юу сэтгэл хэлэхгүйгээр л нэг юм хийгээд байдаг. Гэхдээ энэ бол зүгээр. Яагаад тэгэхээр би бол надад нэг ийм гоё үг би өнөө өглөө юунаас олж уншлаа. За. Тий хураахаас илүү хуваалцах намттай гэж. Хуваалццгаая. Дөнгөж сайхан хэдхэн сарын өмнө одоо бид нар чи In the House гэж кино хийсэн. Үзэгчдийн хүртэл болоод IPTV-гээр бүх одоо платформудаар үзэгчдэд хүрсэн. Одоо In the House орлогч байгаа шүү дээ танд. Орж ирсэн байна. Тодорхой хэмжээний жоох юм байна. Тэндээс номын төлөв нээсэн юм уу? За тэр ордогоор ороочлаа шүү. Киноны ордогоор ороочлаа шүү. Тэгээ намайг бол таач бас дээрээс нь бас номын төлөвлөгөөртэй хүн те бас нэг офшор юм байна шүү дээ. Тэ. Тэгэхээр ингээ. Хоёул нэг зүйлээр өрсөлдөе. За. Тэгээд ялагдсан In the House-ийн одоо орлогоноос цалин цавнаас хоёлаа нэг одоо энэ одоо конкурс 8 сарын 19-нд болох юм байна шүү дээ. Тийм. Тэр конкурснаас одоо жишээ нь өөрийнхөө мэргэжлийг сонгоцсон нэг хүүхдээс нэг жилийн сургалтын төлбөрийг нээж өгөх үү?
Болно. Жаахан удаан бодож ийн үгүй юу? Болно. Гэхдээ одоо ч нөө шууд төлбөр санаад орд юм байна. Одоо энэ ихтэй зургуудын төлбөр ер нь хэдтэй байна? Бараг 2 сая, 3 сая янз янз л байгаа бах те. Хотоохгүй шүү дээ. Тэгвэл окей гэвэл окей гэвэл шүү дээ. Гэхдээ энэ чи аливаа нэг юм чи би бол яг илэртэй хэлцээ. За би зэхнэл рүү залгана. Тэгээд хариугаа авч яж тэгш надад. Гайг охоо энэ чи манай гэр бүлийн хүмүүс аав ээж ерөөхдөө манайхан бүгд л те ингээд ийм хийгээ явахад амар гоё дэмждэг, тусалдаг штэ бүгд тусдаг учраас. Тэгээ өрөөний блогийн бас үзэгчд дэлхийн өнцөг болон бүрийн гоё үзэгчд битэрийг бас дэмжиж байгаа юм чи. Хоёул нэг тэгээ гоё зөрөгтэй хөтөлчихдөг хөө. Тэгээд энд хавсараа 8-ын орлого болсон штэ. Алсан штэ гэж. Алсан штэ тэгээд өө сургалтын төлбөр мэт юм бол аа мэдгүй шүү. Надад тэгж амар ороогүй. Хожигдсан үстэй. Хожигдсан те. Нэг даалгавар үгүй. Одоо ингээл монголчууд дандаа ийм ерөнхий мэргэжлүүд одоо юу байгаа байхгүй юу? Аха. Тэ? Одоо олон улсын харилцааны ажилтан ч юм уу шууд хуульч. Тэ шууд аялжуулч юм энэ ч юм ингээл манайхаа гэхдээ тэр мэргэжлүүдийг болохгүй гэж байгаа юм биш. А гэхдээ ер нь бол залуучуудыг сонгож байгаа мэргэжлүүд ихэнх нь тийм байна. А тийм болохоор одоо хоёулаа ямар хүний одоо сургалтын төлбөрөөс тэглэх вэ гэхлээр шүү дээ тэ. Ингээ бүр нарийн мэргэжл. Хөгжил цэцгэлтэнд хэрэгтэй зайлшгүй нарийн мэргэжл. Одоо гарын нуурчин одоо цахилгаанч одоо барилгын салбар хөгжөөл барилгын одоо инженерч гэх юм уу те тэгийдэх үү. Окей болж байна. Наача амар зөв санаа байна. Энэ санааг чи бодож байна уу? Тэглэв. Тэгэхээр шүү дээ. Хоёул ингэх хэрэгтэй байхгүй юу? Яг тийм мэрэгжлийн одоо төгсөгдөг сургуулаа эхлэх болох хэрэгтэй. Харин тий. Тэгэхээр одоо хуучин одоо бидний жоохон багт нэг төгс үе юм ааш. Тэмс гэж байна тий. Тий. Техник мэрэгжлийн сургууль одоо байдаг. Бага. Эмсүүт гээл байдаг баг тий. Тэднийг жорь идэх үү. За тэгээд хоёул юу зүгээр юм хөгжсөн энэчнээсээ бас нэг ганц нэг ингээд харах уу ямар сургуулиуд байна яхан шууд гараад явчих юм уу? Тэгээ гараад одоо юугаас олъё. Би танаа номын дэлгүүрийн юу хийгээд өгөх үү? Рекламыг 10 дугаар хороолын ийм технологийн баруун талд Book Store-ыг зөрөөрэй. Бидний сонголт Book Store. Миний сонголт Book Store. Та оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэ дугаар гарсны дараа хүч бөгөөд нэг амар барилгын компани битүүр ярих юм билүү? Хүч бөгөөд хөрөнгө нь байдаг бол амар гоё юм бодцсон байж байгаа. Тэгээд хамгийн ихний бас эхний ээлжин дэвтэр чинь дэвтрээр шатааж үзлээ тий. Дараа нь бас нэг хүүхд мөхтөр очлоод одоо ингээд ахиулъя л та гоё тий. Юм чи гоё ахихгүй шүү дээ. За тэгэхээр энэ удаагийн дугаар яах вэ гэхээр хоёулаа зоргоо өвтөр өрсөлдөөд аль ялагдсан нэг хүүхдийн одоо жилийн төлбөрийн сургуулийн төлбөрийг хий. Тэ? Окей, тохирлоо. За, хоёрын дотор влог маань үргэлжилсээр байна. Тэгээд бид хоёр бас ганц нэг газар судаллаа тий. Тэгээд ийм яг бид хоёрын хайж байгаа мэргэжлийг одоо төгсөгдөг ийм сургууль бас тийм ч олон байдгүй юм байна. Тэгээд сая манай номын дэлгүүртээ ойрхон гэхлээр 10 дугаар улсын энэ техник технологийн дээд сургууль руу хүрээд ирлээ. 3 дугаар хэвлэгийн зүйдэлтэй тийм байна. Тэгээд энэ сургууль руу ороод хоёул ямар ч нэг асуу. Санал тавь. Тийм. Надад орцгоо. Юу ч асуух байлгүй юу те. Сайн байна уу? Сайн байна уу? Танаа сургууль ажиллаж байгаа юу? Юу байгаа дөө? Нэг сургалтын менежер ч юм уу эсвэл захирал байгаа дөө нэг шил маркетингийн хариуцсан хүн ч юм уу? Тий. За. Лона үзчих тийм нэ. Энд үү? За. Хэд вэ миний халуу? Айгүй. За тэгээ хоёул хүлээжлээ тийм. Тэгээ та. Хуралтай. Удах уу? Гайгүй юу? За баярлалаа. За эдний сургууль. Маш оюутан байхад ингээл сургалтын төлбөр төлөөд өгчдөг ах байсан бол тий. Тэгээд дуус би зүгээр миний сургалтын төлбөрийг төлөөд өгөх юм бол би танд тэгсэн чинь хоёр ах гарч ирээл тий. За шүүсээр нэг орцгоё. Тэгээд маш зөвхөн ингээ тий. Хөөх нүдэнд дулаах хөө байна. Энэний төлбөрийг гэлээ. Уул эднийх бол яг юу л юм бэ? Нөгөө нэг хаагаад байгаа нөгөө нэг давхраас нөгөө нэг юу тайм юм бэ? Дээд сургуультай юм байна. Амар ч ясаа ороод тэгэл хүнтэй нууцаад үзье да. Хэр утгал гайгүй л үт. Тэгсэн чинь хүлээж авахгүй гэвэл яг. Дараагийн сургуулаа хаа штт. Та ч одоо эдэн онд оюутан боллоо. Би чи 2004 онд оюутан болоо 2008 онд төгссөн штт. Тэр төлбөр хэд вэ?
470 мянгаар сурч ирсэн шүү дээ. Жилийн. Тийм байсан байхгүй. Миний үед чи 2004 онд ч яг 470 мянган төгрөгөөр 50 мянга хичээлээ сурсан байхгүй. Тэгээд чи хамгийн амар 500 төгрөгөөр цадтлаа иддэг байлаа шүү. Тий. Нөгөө кулинарид ороод тий. Ингээ 200-ийн хуушуур зөө. Тэр ингээ амар тос гардаг. 2 хуушуур 100 төгрөгөөр нэг мантаа авчдаг. Тэгэл шүлийнхээ хуушуурыг шүлийн асгах хуушуурын шүлийг асгаж байгаа. Мантагаа дөрөв. Би хараа би яг нэг санд нэгдүгээр курст ингээ орохдоо би нэг аавын машинаар таксинд явдаг гэсэн юм байна. Манай аавч тухайн үеиг Corsa гэдэг машин төстэй. Тэрийг барьж явж байгаад мөргөлдүүлчихдээ. Тэгээд сургалтын төлбөрөөс аваад нэг машин сэмэрхэн янзалцсан зэ. Тэгээ эхний жил төлбөр байхгүй. Тэгээд чи ээж хэлэхээр л төлцөөл гэдэг. Ээж төлбөр чи яасан бэ гэхлээр төлцөөл гэдэг. Тэгээ байж байгаад сөөс рүү нэг ээж яаж байгаа чимж орцсон гэсэн. Тэгээ яг сувдаа огчтой яваад орсон гэсэн. Дардын чигчээ. Тэгээ манай хүүхдээ төлбөр төлцсөн гэдэг чи төлөөгүй гэл гараад ирсэн гэсэн. Тэгээд чи үгүй яаж байгаа бааж байгаа гэсэн. Манай оюутнууд ч бас асуудалтай шүү дээ гэх. Тэрстэй яг оюутнууд амар хөдөлгөөнтэй байсан. Гарууд диско зүгээр л гоё штэ тэгэл. За тэгээ хүлээгээл вээжлээ. Одоо юу? Орчихоо. Ороод захирлан болцсон гинэ. Самано орчихоо. За сайн байна уу? За зэрэг ирсэн. За танд нэг санал тавихаар ирлээ гэдэг. Бид хоёр араа өрийн дэвтэр гэдэг нэг блог хийх юм аа. Үзэж амжсан болоо амжааг болоо та. Үзчихсэн. Харж ирсэн үү? Баярлалаа. Тэгээ ингэдэй бид хоёр нөгөө ингээл орондоо нэг жижигхэн тэмцээн зохиогоол, фан гейм зохиогоол тэндээс ялагдсан ингээд айлын өөр дарж барайл ингэдэг байхгүй. Тэгээ энэ одоо бид хоёр нэг юм мөрөөдөл өгдөө. Тэр нь ингээд энэ нэвтрүүлэг анх эхэлж байхад л мөрөөдсөн. Тэрний юу гэхээр одоо нэг оюутны сургалтын төлбөрийг ч юм уу тэ эсвэл ипотекийн 8% зээлтэй залуу хосын байрны зээлийг ч юм уу төлөх юм хүсэлтэй байхгүй. Тэгээ нэг мөрөөдөлж явах бол нэг ийм гоё юугаа биелүүлээд нэг оюутны сургалтын төлбөрийг төлөхийг хэлсэн. Тэгээд нэг жилийнхэн тэ тэгээд бид тэр хайж байгаа ийм нарийн мэрэгчлэр бэлддэг. Одоо цахилгаанчин ч юм уу, агнуусны ч юм уу тийм нарийн мэрэгчлэр бэлддэг тийм сургууль хаана вэ гэдээ хайж агаад манай 10 дугаар хороолоос энэ ойрхоноор нь танаад зориод ирлээ. Тэгээд танаас гуйж байгаа юм юу вэ гэхлээр бид тэр бол өөрсдөө төлчихнө. Сургалтын төлнө тий ажигдсан төлнө. Бид тэрт сургууль дээрээ зураг авалт хийх нь боломжийг олгооч. Энэ зөвшөөрлийг өгөөч. Мөн дээрээс нь ямар нэгэн даалгавар өгөөч л гэж. Нэг тийм хоорондоо өрсөлдөх даалгавар. Тэндээсээ ялагчаа тодруулаад ялагдсан тэр одоо ямар нэгэн сонгогдсон оюутныхаа сургалтын төлбөрийг төлөх гэдэг байна. Тэр боломжийг олгооч гэж гуйж аваа. Хоёр дүүгийн юг бол блогийг бол бас харж ирсэн сонирхолтой. Тэгээ та хоёр одоо жүжигчин маань те энэ Монгол улсад шаардлагатай нарийн мэрэгчлэлтэнгүй шаардлагатай байна. Тэгээ энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг бас төлөе гэж ингэж зорж байгаад бид бол их баяртай байна. Тэгээ сургууль бол нээлттэй. Манай сургууль бол одоо шатлсан боловсролын сургалт олгодог маш сайн инженеруудыг хамгийн бага одоо мэрэгчлэлтэй ажилтнаас нь эхлүүлээд бэлддэг ийм сургууль байгаа. Тэгээ энийг ч гэсэн олж хараад манай сургуулийг зорж ирж байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээ манай сургуулийн бол үүд хаалга нээлттэй байна. Тэгээд бас надад нэг даалгавар өгч байгаа шиг байна те. Та хоёр хоорондоо өрсөлдөх юм байна те. Одоо нөгөө нарийн мэрэгжлийн ажилбаруудыг ажиллах гэдэг те. Тэгээ багш нь бол яг та хоёрт жоохон сонирхолтой сүүлийн үед бол манай Монгол улсад маш их барилгууд баригдаж байна. За барилгын жинхэнэ одоо арга ясыг хийдэг манай сантехникийн ийм даалгавруудыг бас одоо өгд юм уу гэж бодож байна. Тэрэн дээр тэр машины юм уу минь засаа. Битүүр зассан машинаар тэр машины яваад байна. Тэгэхээр багш нь одоо та нарыг сантехникийн багш нартай уулзуулъя. Холбож өгье тий. Баярлалаа. За бид хоёр одоо яг даалгавар биелүүлэх ангид ороод энэ юуны анги лээ? Танхим байгууллаа багшаа. За энэ манай сантехникийн дадлагын газар байна. Үйлдвэр сургалтын хичээл болдог. Тэгээ сантехникийн багш байна. Бид хоёрыг хүлээлгэж өгөх нь шүү дээ. Тэгээ одоо манай яг энэ чинь зуны хугацаанд учраас ер нь бол хичээл амарсан байгаа шүү дээ. Гэхдээ бид нар бол дэлхийн ур чадвартай бас хүүхдүүдэд бэлдээд энэ дадлагын газарт маань багш маань оюутнууд маань байсан. Тэгэл та хоёрт одоо энэ дадлагынхаа газар л энэ сангийн ажилбаруудыг хийж шалгандаа. Тэгээ саяны багштай хүлээлгэж өгье. За тэгээ саяны гагнуураар гэдэг юугаар хэлээ дэлхийн авраг болсон уу Монгол хүүхд? Гэхдээ ер нь дэлхийн ур чадварын олимп гэж болдог. Одоо ч ингээд нэг Токио 2020 гэж
спортын том олимпиад болоод байна шүү дээ. Тэрнтэй адилхан яг мэрэгчлэрээ бид нар том олимпиад ордог. Тэр бол дэлхийн ур чадварын уралдаан гэж болдог. Тэр уралдаанд бол яаж юм нөхөр 2015 оноос хойш Монгол улс оролцож байгаа. 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Монгол улс бол өнөөдөр нэг 8 мэрэгчлэр олсдог. Тэрний 3 мэрэгчлэр бол энэ техник технологийн политехник коллежийн оюутнууд бол маш амжилттай сайн оролцдог гэж байгаа. Байнгын дасралтгүй. Тэгээ энэ бол бидний бас нэг чанарын илэрхийлэл юм байна. Тэгээ манай анх удаа одоо Монгол улсад нэг медаль авчирсан хүүхэд манай төгсөгч одоо оюутлахад ажиллаж байгаа Жанга үед огнорчны мэрэгчлээ. Вау, за. Өнөөдөр одоо энэ зургийн дагуу та хоёр ажилбар хийгээд тэгээ энэ яг юм квадрат хэлбэртэй дүрсэн хэлбэртэй юм зураглал гарах нь байна. За энэ сангийн одоо турба юугаар шүү дээ. Хоолоо тий сангийн хоолоо холбох хэрэгслийг ашиглаад ийм даалгаврыг хийж гүйцэтгэх нь байна. Гайгүй чаддаг байгаа. Энэ юм бэ заяа. Одоо зүгээр харж нэг ийм дөрвөлжин юм л хоёулаа бэлтгэнэ шүү дээ. Энэ одоо ингээд нэг юм залгаасууд нь те. Ийм хоол бол холбох хэрэгслүүд нь нэг юм дахир юм байдаг шүү гэдэг. холбох хэрэгслүүд нь булан гэсэн үг. 15-ын булан. Энэ холбож байгаа нь бол та нарын хоолоо саяны би та хоёрт хэлж өгдөг чинь нөгөө англ мувт гэдэг байгаа шүү дээ. Хоёулангийн ингээд хооронд нь холбох нь байна. Тэгээ эднөөсөө хийчгээд энийг хооронд нь холбох нь байна. Тэгээ яг та хоёрын хийсэн дүрс маань яг ийм хэмжээндээ зөв юм квадрат хэлбэртэй л юм дүрстэй ажилбар гарч ирэх нэ гэсэн үг байна. За окей амжилт. Амжилт тэгээд минут секунд гарахгүй зүгээр энэ амар удаан хэцүү те. Тэгэхээр хамгийн төрүүлж хийсэн л ялагч бол өдөхөө. Нөгөө мэрэгжлийн биш анх удаага хийж байгаа учраас хамгийн төрүүлж хийснээр нь л тооцъё тэхөө. За тэрэн дээр. Тэгээ яаж хийхин заагаад өгөөч төхөө. За тэгээ бишээ. За ямар ч За ээжи. Зэрэг эхлэх шүү дээ. Яг эхлэе гэхлээр. энд минут хамаагүй. Байж л та. Энийг яаж авдаг гэлээ. За энэ чи юу юм чи 15-аар хийх хаа. За. Ингэж юу? Окей өгшөө. Гэлгүй. За болчих. Эхний өрзөө амжилттай. Амжилттай өгшөө. За одоо нэг Одоо нөгөө метр аваад метрээр 30 см. За чарааш. Миний ихтэй амар хэцүү болчих. За одоо ингээд аваад үзье. Эхний энэ хоёр орж явах хэрэгтэй одоо. Тэнгэл харах хэрэгтэй байхгүй. Энийг яг ингээд жигдэх нь яаж нэг доош нь болох вэ гэж. За энэ чи. Тэгвэл энэ ч нэс нэг. Энд чи амар ажил биш нөгөө байж юу. За арай хурдаг. Баагаад байх юм байхгүй. Баагаад байх юм байхгүй. Нэг хүүхдээ төлбөр ч гэсэн хаа. За жин хогийн цаг гарахгүй. Удлаа урд хийж байгаа буруу хийчихв те. Харин тийш шүү нэр. Та хэдрэг ороод байгаа юм шүү. 3 тал хийж штэ. 3 тал штэ. 괜찮아. Энэнийг хоёр талаас ирж гарах юм биш те өгшөө. Болоогүй юм ба штэ. Стэмэр үнхээр
урсна гэж байдаг бол урсчих чинь. Нэгэ бүр. Зах шиг гэж. За тэгээ нэгэд наа. Амын гол. Гоотай. За тэгээ таамаа. Энийг ингээд за ингээд. За тэрэн суух. За дууссан шүү. Хамрын. Яст урсна гэж байдаг бол энэ зэн. Бүжин дээр ч ингэж хус гараагүй штэ. Байж. Одоо дуусах. Би энэ хоёрын цаг их авчаад ингээд тундаа тэглээд Наач ихтэй ийм болцсон биш үү? гайгүй. Ийм болцсон биш үү? Үгүй энийгээрээ тэгшэрч Яаж ийм болцсон биш үү? Ингээд тэгшэрч штэ. Одоо би яг стандартаар хийж үзүүлээ тий. Энийг би өөрөө аваачих уу? Жаадчих. Жаадч яахны сан техник үнгээд. Туслах уу? Би нөгөө хэд боож өгч яах вэ? Хөөе өөрөө боо. Яа. Би тахир болсон юм. Нара чинх. За энийг би хэлж болно. Энийг би яг хөө тэгж жагаад засчиж болно заа. Тэгтээ наа чи нэг эн чин богн эн чин урт болсон бол бас эвгүй шүү. Нийлэхэд. За одоо багшаа ингээ дүнгээ танилцуулъя. Ялагч юм аа ирсэн. Одоогийн ажилбар хийхэд баясаа ажилбарыг сайн хийж гүйцэтгэхдээ нэг 5 мм-ийн алдаатай хийж гүйцэтгэсэн. Энэ болохоор тэгэхээр 90% та хийсэн байна гэж. За миний хоног 85% тайллаа. Энэ одоо жоохон дутгаа тэгээд дээрээсээ буруу харуулаад тийчиж. Ямар ч бас дуусгасан тий. За. За баярлалаа багшаа. Баярлалаа агшаа. За ингээл яа. Яд ятэр дуусгаж байгаа сав. Яа ахцсан. Хөлс нь гарсан. За ажил хөдөлмөрийн хөлсний үр дүн одоо үр шим ямар байна? Бидээс юм хийж байхдаа хэлсэн. За ингээд энэ сургуульд одоо зоргигийн 1 жилийн төлбөрийг дагаад орох хүүхэд энэ хоёр ахыхаа хөлсийг урсгаж орж байгаа шүү гэдгийг хэлсэн. Хаа юм хөдөлмөр тий яста. Тэгээд мекапаар жоохон дараач та тэггүй бас хүн амир царайтай. Тэгээд тэмцээ боллоо. Тэгсэн одоо би төлөвчлээ. За баяр хүргэе. Багшаа. Одоо манай 2.5 жилийн сургалтын төлбөр хэд гэдэг юм нийтдээ? 1 жилийнх нь манайх чинь одоо ямар мэрэгжил, ямар одоо хичээл практикийн материал зарцуулах уу гэдгээс хамаарат 780-аас одоо сая 300-ийн хооронд гэдэг 1 жилийнх нь төлбөр. Тэр нь болохоор зэрэг одоо хичээл практикийн материал гэдэг чинь манайх чинь бараг 80% нь дандаа үйлдвэр сургалтын хичээлүүд ордог байхгүй. Чаддаг болтлоо хийдэг учраас тэнд тасралтгүй материалууд хэрэг болно. Та нар сая сан техник гэхэд юу хийсэн? Эрзөө шугам хоолой тэр болгоны чинь яг худалдаж авдаг. Түүхий эдэн хэрэгтэй байхгүй юу? Зүгээр ширээ сандлын ард хичээс онцоор үдээд байхгүй юм шүү. Үгүй 80% үйлдвэр сургалт. Тэгэхээр багш ингийн. Зааварч би бол төлөхөр болсон. Тэгээд битэд бас сая ажилда та хоёр залуу манд бас сайхан юм үйл санаачлаад одоо та хоёрын одоо хөлсийг тий бас бид нар энд ярилцлаа л да. Ийм сайхан юм зүйл санаачилж байгаа юм чи одоо манай сургалт чи өөрөө 2.5 жил гэдэг. Тэгэхээр та хоёр маань ялангуяа зориг маань одоо 1 жилийн сургалтыг сургалтын төлбөрийг одоо даая гэж байна те. Тэгэхээр үлдсэн 1.5 жилийн бид нар бас сургалтын удирдлага бусад хүмүүстэйгээ ярилцлаа. Ийм сайхан өвлийг бол санаачлаад нэг мөсөн одоо цогц ажил болгоод тэгээ 1.5 жилийн сургууль одоо тэтгэлэг болгоё. Тэр хүүхдийг бүрэн хэмжээнд энд 2.5 жил суртал нь одоо те бүрэн хэмжээнд одоо төлбөрөөс нь чөлөөлөөд тэр хүсэл мөрөөдөл зорилгыг биелүүлэхэд нь сургууль ч гэсэн хувь нэмэр оруулъя гэж. Өөрөөсөө яг хийж байгаа. Баярлалаа багшаа. Ямар гоё мэдээ байна ч. Тэгвэл одоо ингэ төгслөө төлбөр төлөхгүй нь шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар стипендтэй тий. Стипендтэй сар болгон 200 сая төгрөгийн тэтгэлэг авдаг. Тийм билүү? Тий. Өө. Тий. За яа баярлалаа багшаа. Үнээр баярлалаа. Ямар гоё юм бэ.
Уул нь битэр чи 1 жилийн төлбөрийг яана Сүүлийн жилүүд нь яаж хийж байгаа болгондоо л болгондоо дараа жил дахиад өрийн төвтөр явж байгаа юм. 2.5 жил сурдаг. Тэгвэл одоо энэ сонгогдох хүүхэд маань 2.5 жил бүтэн одоо даалгавар гоё хөнгөлөлтөй. Улсаасаа тэтгэлгээ авчин тий. Дээрэс нь одоо манай зориогийн нэрмжит тэтгэлэг, дээрэс нь сургуулийн нэрмжит тэтгэлэг гэдэг ингээд тий. Үнэхээр одоо тэр сайн мэрэгчлэн болохт нь энэ болоод их нэмэр болох тийм сайхан тэтгэлгүүд байдаг. Ер нь сургууль бол олон нэрмжит тэтгэлгүүд байдаг. Одоо захирлын нэрмжит, тэр төлөөлөл удирдах зөвлөлийн нэрмжит, ажил олгогчийн нэрмжит энэ төр гээд тэгэхээр зэрэг энэ олон тэтгэлгүүдээс манай дээр өнөөдөр бас та хоёрын маань тэтгэлэг нэмэгдэж орж ирж байгаад бид бүхэн ч гэсэн их баяртай. За сая захирлагч нэг амар байсан. Зоргогийн тэтгэлэг. Зоргогийн нэрмжит тэтгэлэг. Тэгсэн сургуулийнхаа нөлөө үлдсэнийг амин. Тэгээ ингэ явшаа. Тэгвэл хүүхдүүд маань яг ямар одоо мэрэгчлэр сонгох хэрэгтэй нэг бяцхан сургуулаараа бяцхан тэгвэл түр хийчихэд хөө. За тэгээ. Ямар ангиуд өнөр үзчихэд хөө. Тэгээ. За тий. Бүгд танилцуулъя тий. За энэ жишээлх юм бол энэ дээр хараа манай. Энэ дээр ингээ автомашины лаборатори энэ өөрийнхөө унсан хийсэн машиныг хийгээд хурдлж байгаа энэ хүүхдийн зураг байна тий. Оюутан тий. За энэ бол манай автомашины дадлгын газар байгаа. Автомашины дадлгын газар. За энэ манай токрын дадлгын газар байна. Токр гэдэг ингээд одоо энэ металлик боловсруулдаг ийм цех байна. За энэ бол манай магадлан итгэмжлэгдсэн барилга замын материал судлалын лаборатори байна. За яшаа хэдүүл ороо энэ манай мужааны. Мод. Башигаа бариад тавьсан биш манай. Энэ чинь манай оюутнууд өөрсдөө барьсан. За энэ манай барилгын дотод интерьер, дотоод засал хийдэг те. Нөгөө обой наадаг, нөгөө бэлта те. Хуураа хийц энэ ханы гоёл, өнгөлгөө, чимгэлгээ, шавардлага одоо юу гэдгийг те. За энэ бол манай нөгөө захилгааны одоо гэрэлтүүлэг, угсрал, барилгын захилгаанчны ангийн дадлгын газрыг энд хийн. Мөн ялгаа авахгүй 2 давхртай онлоо орчоод эндээ бууж ирэл нөгөө дадлгын хичээлүүдийг ордог. За энэ бол нөгөө автомашины гадна талын нөгөө кузов засвар, замаасаг, кузов засвар, тий будаг шунх одоо энд ингээд тавьсан байна тий. Тийм зүйлүүдийг энэ дадлгын газартаа хийдэг. Тэгээ энэ бол манай юуныхаа мужааныхаа мөн ялгаа авахгүй 2 давхртай өөрсдөө хийсэн. Тий, өөрсдөө хийсэн. Ер нь манай бүх юмнууд өөрсдөө. Ер нь модоор бол бид нар бол янз хийдэг тий. За өнөөдөр яасан сайханаар хийсэг дөрвэ гэдэг шиг. Өнөөдөр зоригоотойгоо өрсөлдөөд нэг хүүхдийг бас хөөрхөн гоё ингээд жилийн төлбөрийн зоригогийн нэрмжид тэтгэлэг гэдэг шиг жилийн тэтгэлгийг яасан чинь манай сургууль маань дээрээс нь энэ хүүхдүүд чинь үндсэндээ 2.5 жилээр сурдаг юм байна. Энэ 2.5 жилээр сурах тэр төлбөр бүх одоо юуг сургууль маань бас зоригоо сургууль хоёр маань хэлж байгаа даахаар боллоо. За тэгээ ингэ хараа ийм л юм байна л да. Түрүүн шатлсан суралц боломж гэдэг шүү дээ тий. Одоо ингээд одоо 9 дугаар ангид төгсөөд ингээд яш юу руу орлоо шүү дээ, эмсүүд рүү орлоо шүү дээ. Тэгэнгүүт эндээсээ ингээд дээд сургууль руу орлоо гэхэд тэгээ цаашаа ингээд шатлаад сурлаа гэхэд заавал 10 жилээ төгссөн байх ёстой ч гэх юм уу. Тэг шаардлагагүйгээр ингээд шатлаад тэгээ магистр аваад тэгээ явдаг ийм систем байгаа хөөхгүй тий. За манайха одоо ингээд одоо хоёлоо яг энэ сургуульд 2.5 жил үн төлбөргөө сурах хүүхдээ сонгох ёстой шүү дээ. Ямар журмаар яаж сонгох юм ер нь? За яаж сонгох вэ? Одоо төлбөрийн тааж байгаа чи юм бэ? Би одоо миний нэрмжтэй юм чи би хийж байгаа. За тэг. Ингэ одоо магадгүй таны хүүхэд те магадгүй одоо чи өөрөө одоо энэ 2.5 жилээр үн төлбөргөө суралцах
тэр хүн би байна гэж бодож ивэл та яаж одоо сонгогдох вэ гэхлээр доорх гарсан хаягны дагуу Facebook хаягаар өөрийн одоо яагаад би үн төлбөрөөр суралцах ёстой вэ? Яагаад та энэ мэргэжлийг зайлшгүй эзэмших ёстой вэ гэдэг тэрхүү түүхийг нэг хуудсанд багтаагаад А3-ын заасан дээр ч үгүй нэг хуудсанд багтаагаад бидэнд илгээх ёстой байгаа. Тэр түүхээ энэхүү пэйж хуудас руу илгээх ёстой байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар бас аваарай гэж хэлмээр байна. Тэгээд та сонгогдох нь тэр сонгогдсон 1 жилийн би даах нь 1.5 жилийн манай сургуулийн хамт олон даах нь байна. Тийм ээ. Тэгэхээр шүү дээ ингэ. Тийм ээ. Ингэ манайха энэ нэвтрүүлэг гарснаас хойш энэ манай өрийн дотор влог гарснаас хойш 10 хоногийн дараа Зориго Баясаа хоёр нь лайв хэлбэрээр одоо ямар үг шалгарснаа танилцуулах болно. Та бүхэн маань хүсчээвэл таач тэр хүүхдүүдээч тэр өөрийнх нь түүхийг гоё энэ Facebook хаяг руу явуулаарай. Тэгээд энэ сургуулийн одоо маркетинг менежмент удирдлагуудтай Зориго бит хоёр хоорондоо ингээд бид бөөндө хурал хийж хагаад нэг хүүхдийг сонгоод 2.5 жил бүтэн төлбөрийн даяа манайхаа. Тэгээд тэр хүүхэд яах вэ гэхээр шүү дээ. 8 сарын 14-ний 13 цаг хүртэл та бүхэн одоо тэр сторигоо илгээгээрэй гэж та бүхнээс хүсье. 8 сарын 15-ны өдөр бит хоёр бяцхан лайв хийгээд ямар хүн сонгогдсныг та бүхэнд үзүүлэх болно. За өнөөдрийн дугаар бол тэрийн хийх дугаараас хамгийн одоо хайр татсан хамгийн гоё дугааруудын маань нэг боллоо. Бид хоёртай хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Мэдээлж хэрэг өрийн дэвтэр YouTube subscribe, өрийн дэвтэр like, share бүгдээрээ олон түгээгээрээ бүгдээр нь хайртайш үнсээ.